Бүрдэц бүртгэх багцлалт хэрхэн хийх вэ? Барааны менежментийн бүтээгдэхүүн хэсгээс бүтээгдэхүүний бүрдэц гэдгийг сонгоно. Бүрдэц шинээр үүсгэхийн тулд нэмэх тэмдэг дээр дарна. Шинэ бүтээгдэхүүний барааг сонгож өгнө. Урьдчилаад бүтээгдэхүүн нь бараа байдлаар бүртгэгдсэн байх ёстойг анхаараарай. Ямар бараанууд оролцох вэ гэдгийг сонгоно. Тоо хэмжээг сонгоно. Хадгалах товч дээр дарснаар амжилттай бүрдэц үүснэ. Шууд хөдөлмөрийн зардал болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг энэ хэсэгт тогтмол дүнгээр оруулж өгөх боломжтой. Бүрдэц үүссэн бүтээгдэхүүн дээр багцлалт хийх боломжтой. Барааны менежментийн бүтээгдэхүүн хэсгээс бүтээгдэхүүн багцлалт гэдгийг сонгоно. Багцлалтыг жижиглэн худалдааны дэлгүүр компаниуд бэлэг бохдоо ашиглаж болно. 2 ресторан гуанзууд хоолны орц материалыг бүртгэж хоол үйлдвэрлэхдээ ашиглах боломжтой. 3-т жижиг хэмжээний үйлдвэрүүд нэг дамжлагтай үйлдвэрийн процессыг хийх боломжтой. Багцлалт үүсгэхийн тулд нэмэх тэмдгийг дарна. Төрөл нь багцлах, задлах гэсэн хоёр сонголттой. Багцлах гэдэг нь бүтээгдэхүүнээ багцлах гэсэн үг. Задлах гэдэг нь эсрэгээрээ бүтээгдэхүүнээ задлаад түүхийн эдээрээ орлого авна. Багцлах гэдгийг сонгоцгоё. Бүтээгдэхүүнээ сонгоно. Гүйлгээ хийж байгаа салбараа сонгоно. Тухайн салбар дээрх байршлаа сонгоно. Тоо хэмжээгээ оруулна. Хэмжих нэгж. Дуусах хугацааг оруулна. Түүхийн эдүүдийн зарлага гарах байршлыг сонгоно. Төлбөө хийсэн болгоод багцлалт хийсэн огноо болон тайланд үеийг тааруулж хадгалах товчийг дарна. Одоо багцлсан бүтээгдэхүүнээ задлаж үзье. Нэмэх тэмдэг дээр дарж төлбөө задлах болгоно. Бүтээгдэхүүнээ сонгоно. Гүйлгээ хийж байгаа салбараа сонгоно. Тухайн салбар дээрх байршлаа сонгоно. Тоо хэмжээгээ оруулна. Хэмжих нэгж. Дуусах хугацааг оруулна. Лицензийн дугаарыг оруулж өгнө. Түүхийн эдүүдийн зарлага гарах байршлыг болон лицензийн дугаарыг оруулна. Төлбөө хийсэн болгоод багцлалт хийсэн огноо болон тайланд үеийг тааруулж хадгалах товчийг дарна. Бүтээгдэхүүний багцлалтын лавлгаанаас та өөрийн хийсэн бүх багцлалтыг харах болон хэвлэн авах боломжтой.